За Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль нь 1993 онд батлагдсан бөгөөд 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү хуулийн төсөлд батлан хамгаалах үйл ажиллагаа, түүний зарчим, түүний нэр томьёо, Монгол Улсын цэргийн байгууллагын чинээр тодорхойлж, төр засгаас батлан хамгаалалтаар хэрэгжүүлэх арга хэмжээг найруулсан тусгасан байна. Түүнчлэн батлан хамгаалах тогтолцооны үндсэн төр захиргааны байгууллагууд нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэг суурилсан зэвсэг түвшин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар шинээр тодорхойлсон байна. За Монгол Улсын цэргийн байгууллага түүний бүтэц бүрэлдэхүүний талаар шинэ бүлэг нэмж, батлан хамгаалах асуудлаар дээрх бүхий субъектүүдийн бүрэн нэрх, түүнийг хэрэгжүүл зохион байгуулах болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, төрийн болон орон нутгийн засаг захиргаа аж ахуй нэгж байгууллага иргэдийн чиглэл үйл ажиллагааг илүү тодорхой болгох зорилгоор эрх зүйн зохицуултыг шинжилж тусгажээ. Бид нар бол иргэний байх тухай асуудал, тэгээ энд жишээлж байгаа төрийн захиргааны батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нэрийн бичгийн дарга байхгүй юу? Энэ агуулгаар нь бодох хэрэгтэй. Харин одоо саяны хэлсэн тэр төрийн нэрийн бичгийн даргын жанжин штабтай харилцах харилцаа бол бусад юутай харилцах харилцааны тухай асуудал ярилаа. Тэгэх юм бол харин жанжин штабтай бол одоо ажиллах юм бол бид нар хоёр яам шиг гээд ажилласхий. Тэгэх юм бол жанжин штабын хэрэг эрхлэх газрын дарга гэдэгтэй адилцах, тамгын газартай адилцахдах тэр хүний чиг үүргүүд саяны одоо гишүүний хэлсэн тэр чиг үүргүүд хангах хэрэгтэй. Өнөөдөр бид нар цэргийн салбарт цэргийн албан хаагчдын дунд гарч байгаа янз янзын асуудлууд юм яриад байна. Цэргийн анги болох шаардлагатай, ер нь цэргийн хэргийн нэлээд өндөр мэдлэгтэй, цэргийн мэргэжлийн хүн зайлшгүй энийг удирдан чиглүүлэх шаардлага байгаа. Батлан хамгаалалын яам дотор байгаа гол газар бодлого боловсруулах, төлөвлөлт, дайчилгааны асуудал эрхэлсэн энэ газар удирдлага зайлшгүй цэргийн мэргэжлийн өндөр мэргэжлийн усуд байх ёстой бол таарад байгаа. Ер нь бол би энэ батлан хамгаалах тухай хууль, зэвсэг түвшний тухай хууль энэ төр бол одоо би бол гайгүй төвшөнд боловсруулагдсан зүгээр нэмэлт өөрчлөлт оруулж болохоор юм гэж бол ойлгодог байхгүй. Тэгэхээр одоо энийг иж бүрнээр нь цоо шинээр шинжилнэ гэж яриад одоо оруулж ирж байгаа. За одоо яг оруулж ирдэг юм байгаа. Манай ер нь бол 1990-ад оноос хойш 92 оны үндсэн хууль батлагдсанаас хойш батлан хамгаалах бодлого, хил хамгаалах бодлого, зэвсэг түвшний талаарх, тэгээ энхийг сахиулах ажиллагаанд оролцох талаарх энэ бодлого үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гадаад бодлогынхоо үзэл баримтлалын хүрээнд ер нь доктортой явагдаж ирсэн гэдэгт нь бол одоо манай бас нэг нааштай зүйлүүдийн нэгэ гэж ингэж ойлгодог. За гэхдээ энэ хамгийн жаахан зовлонтой яривхтай асуудал бол яам төрийн захиргааны төв байгууллага батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штаб хоёрын одоо эрх мэдлийн хуваарлтын асуудалд жоох яривхтай болчиход байдаг л да. Тэгээ энэ дээр энийг засах гэж оруулж ирсэн юм уу гэж би ойлгоод байхын зөв буруу юу 6-аад төслийн 7-гийн 3 дахь хэсгийн цэргийн сургалт эрдэмшилгээний шинжилгээ соёл урлаг гэснийг хаснаа гэд. За дараагаар нь бол энэ шин юмудаа одоо энэ цэргийн цагдаа гэдгийг л одоо болд гишүүнд оруулсан юм яриад байгаа. Цэргийн цагдаа гэдгийг энэ дотор одоо заавал оруулах шаардлага байна уу юу? Гадаад орнуудын зэвсэг түвшин дээр бол бас цэргийн цагдаа гэд гараад ирсэн л байгаа. Тэгээ энэ цаашдаа ер нь их олон цагдаатай болох. Одоо татварын цагдаа, гайлын цагдаа энэ төр гээд одоо ингээ хилийн цагдаа гээд их олон янзын цагдаатай л болох л одоо зүйл болоод байгаа юм л да. За хуулийн төсөл батлагдсанаар батлан хамгаалах тогтолцоо шинээр төлөвшөж үүнийг улс төр нийгэм эдийн засгийг эрх зүйн цэргийн чиглэлээр хэрэгжүүлэх арга зам тодорхойлогдсон. За Монгол Улсын өөрийгөө батлан хамгаалах чадвар хуулийн зорилтын хүрээнд нэмэгдэнэ гэж үзжээ. Цэргийнхээ удирдлагыг жанжин штаб нь удирдаад явъя. Жанжин штаб нь цэргийн эргээ бүрэн хариуцъя. Батлан хамгаалах яв. Жанжин штабын дарга томилдог байсныг болиулж байгаа. За энэ мэтлэн олон зохицуулалтын асуудлаар ажлын хэсэг нэгмөр ойлголцол хүрсэн гэлээ. За ингээд зэвсэг түвшний тухай шинжилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хилцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын орон шилжүүлснээр улсын хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.